Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу их хурлын баярыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагын дагуу 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгсөн ээжүүдэд алдар тэхийн 1-2 дугаар одог гардуулах үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд Ховд аймгийн хэмжээнд нийтдээ 345 ээж төрийн дээд одог медаль болох алдар тэхийн 1-2 дугаар одонгоор ингрэмлэж байна. Үүнээс жаргалан сумын хэмжээнд 100 ээж энэхүү нэр хүндтэй шагналын болцол хангаснаас 1-р одонгоор 8 ээж, 2-р одонгоор 92 ээж ингрэмлсэн юм а. Шагналыг аймгийн засаг дарга Цэваравдан, жаргалан сумын засаг дарга Баасанд орж нарын албаны хүмүүс хартуулж баяр хүргэлээ. Алдар тэхийн одон авах ээжүүд маань бол улам залуучууд их сайхан болж байгаад бол бид бүхэн баяртай байна. Өнөөдөр ингээд жаргалан сумын хэмжээнд бол 100 ээж, энэ бол маш гоё доо 100 ээж бол алдар тэхийн 1-2 дугаар одон гардан авч байна. Хүүхдээ өсгөж хүмүүжүүлж ийм алдарт ээжүүд болно гэдэг бол их ажил хөдөлмөр хийхин хажуугаар маш их нүр их хөдөлмөр хүүхдүүдийнхээ амьдрал хичээл зүтгэл гэдэг юмд бол өөрийнхөө оюун санааг маш ихээр зарцуулдаг гэдэгт бол бид бүхэн бол маргах аргагүй өндөр гавьяа юм аа. Энэхүү шагнал нь Монгол төрийн хамгийн нэр хүндтэй басгүй ариун нандин шагнал хэмээн эхчүүд хүлээн авч байна. Ээжүүдийн хувьд их хурлын ариун хайрын бэлэгдэл болсон их хурлын баярыг тохиолдуулан энэхүү шагналыг авч байгаадаа ийхүү сэтгэлдээ хуваалцаж байна. Маш их баяртай. Тэгээд эхчүүдтэй баярын мэнд хүргэе. Хүүхдүүд хэдэн настай вэ? Том нь 12 та, бага нь 4 сартай. Одон залуу хэд вэ? Нэг хүүтэй, 3 охинтой. Нэгдүгээр удаа авсандаа их баяртай байна. Би 6 хүүхдээр өссөн, 3 охин, 3 байртай. Тэгээд том охин одоо оюутан сая төгссөн, 4-р курс, 2 дахь залуу маань 2-р курс, хамгийн бага нь одоо курс байна. Олон хүүхэд төрүүлж өсгсөн ээжүүдийг урамшуулах тухай хууль нь 2010 онд шинжилэн батлагдсан бөгөөд өнөөдрийн хүртэлх хугацаанд Ховд аймгийн хэмжээнд 1500 гаруй эхчүүд алдар тэхийн 1-2 дугаар одонгоор ингрэмлсэн байна. Жил ирэх тусам одонтой ээжүүдийн тоо өсөж байгаа нь Монголын өрс олон болж байгаагийн нэгэн илэрлэл юм а.